За энэхүү зээлийн одоо хэлцээрийг бол одоо дэмжиж байгаа. Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдал, хөдөө аж ахуй гэсэн дөрвөн бас чухал салбарууд руу салбарын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтууд хийгдэх нэ гэж ингэж үзэж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбар дээр бол энэ эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн асуудлыг бол бас онцгой анхаарч үзэж байгаа юм байна. Энд бол нөгөө сумдуудын туулах чадвар сайтай автомашины асуудал бол туйлын чухал. Ялангуяа нэг зам даачих гарын ая нөгөө дөрөө даах гутал гэдэг шиг тийм одоо машины сонголтууд хэрэгтэй байна. Цасцууд болдог. Тэг байгаа машин нэг жоохон цасанд очиж суучдаг, эвдэрчдэг. Ингээд ийм төвөгтэй байдал руу орчих гээд идэг учраас туулах чадвар сайтай ийм одоо автомашин. Дээрээс нь энэ автозамын сүлжээ нэмэгдэж байгаатай холбогдуулаад ялангуяа улсын чанартай автозамын одоо дагуу байдаг энэ сумдуудад бол аваар ослын дуудлагууд маш их гардаг. Ослын газар дээрээс тэр хүнийг ямар нэгэн байдлаар бас эрсдэлгүй зөөх ийм хэрэгцээ шаардлагууд бас гурван гард юм билий. Тэгэхээр яг энэ зам дагуу байгаа одоо жишээ нь манай Хэнтийн жаргалт хаан шиг, Цэнхэр мандал шиг, Мөрөн шиг ийм сумдууд руугаа өдр бол одоо бас Мөнхааны одоо Сүхбаатарын Мөнх хаан шиг гэдэг ингээд бас би жоохон анхаарал өгвөл яа тийм бол гэж ингэж боддیں۔ Одоо бас нэг зүйлийг ер нь яг бид нар ингээд олон улсаас зээл тусламж аваад хийж байгаагийнх энэ түргэн тусламжийн нисдэг тэргийн асуудлыг ер нь бас нэг ярих цаг болсон юм биш үү? Энд ч одоо нэлээд эрэл сурал болдог. За тэгжээж 20 гаруй сая төгрөг одоо явах одоо маршрут юмнаас шалтгаалдаг юм шиг байгаа. Тэгээ үүнийг өгч чадахгүй хүмүүс маш их байдаг. Хөдөлгөж болохгүй өвчнөд байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр ер нь бас нэг эрүүл мэндийн яам байх уу нэг юм онцгой үед ашиглах нисдэг тэрэг одоо ийм зүйлүүдийн бас нэг шинжил хийх би бол зайлшгүй шаардлага байгаа юм болов уу гэж ингэж бас боддгийн. Тэгэхээр одоо би эрүүл мэндийн сайдаас бол одоо жишээ нь манай Хэнтийн одоо хэдэн сумдуудын одоо Жаргалт хааны Батчиритийн гээд Баян-Овгийн гээд түргэний машин, Доронтын одоо Даш холбор, Сүхбаатарын Онгон Дарганг гал ингээл аслагдсан сумдуудын машины асуудал шийдэгдэх юм байна гэж ингэж бас би нэгдүгээр одоо асуумаар байна. Энэ яг хизээгээр вэ гэдгийг бас зориуд ингэж асууя гэж ингэж бодож байна. Дараагийн ээлжинд энэ хөдөө аж ахуйн боловсон хүчнүүдийг бэлтгэх гэдэг ийм одоо зориулт бас байгаа юм байна. Энэн дээр ер нь одоо ямархуу зүйл төлөвлөж байгаа юм. Нөгөө хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тэр дундаа манай мал аж ахуй дээр бол энэ үржил сэлээх, зоо техникч, за газар тариалан дээр бол ер нь агроном энэ одоо яг нарийн мэргэжил шаарддаг энэ зүйлүүд рүү ер нь сурахч одоо сонирхол багтаа болсон олон хүндрэлүүд гард юм билээ. Тэгэхээр энэ рүү төлөвлөж байгаа зүйлүүд байгаа юу гэж ингэж асуухыг хүсэж байна. За онцгой байдал дээр за сүүлийн үед бол бас онцгой байдлын тоног төхөөрөмжүүд нэлээд сайн сайжирсан. Хуучин бол одоо бас улаан гараараа шахуул нэг улаан үлээгчнээс өөр юм байхгүй гэдэг гэсэн. Одоо бас харьцангуй одоо бас айтайхан болж байгаа юм билээ гэж ингэж харж байгаа. Тэр дундаа төв сүрэн газруудад одоо 12, 16 давхрууд ингээ баригдаад эхэлсэн. Тэрлүү хүрдэг шат, за тэрлүү одоо бас ашиглах тийм дорон одоо тийм зүйлүүдэд бид бэлтгэхгүй бол одоо ийм төрлийн одоо байшин байгууламжин дээр галт төмрийн аюул гарлаа гэхэд бол ер нь бас шатан 6 давхраас дээш явдггүй ч байт юм уу? Ийм сөрөг үзэгдлүүд бас нэлээд гарт юм билээ. Энэ дээр ер нь онцгой байдлын газар бас яаж төлөвлөж байгаа юм бэ гэдэг нэг үндсэндээ ийм гурван зүйлийг асууя. За боловсрол дээр бол харьцангуй бас боловсролын хүртээмжийг сайжруулахаар бас манай Хэнтийд гэхэд 2 сургууль одоо шинээр баригдахаар байгаа. Энэ бол бас зөв зүйтэй зүйл болж байна. Чембүрэн сайд хариулъя. За эдгээр тгшүүний асуултанд хариулъя. Азийн хөгжлийн банкны зээлээр одоо хэрэгжүүлж байгаа энэ төслийн үндсэн гол зорилго бол түрүүний дөнгөж сая бидний хилцээ дууссан Европын зэргийн бослолтын банкны зүрх судасны төв байгуулад аймаг бүрт тэдгээрийн одоо үйл ажиллагаа дэмжих ялангуяа одоо түргэн тусламж, яаралтай тусламж, зүрх судасны өвчлөл, гэмтэл ослыг шийддэг, орон нутагт нь шуурхай шийдэж чаддаг байх энэ төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ төслийг хийх одоо үндсэн ерөөсөө гол шалтгаан бол бид одоо эмнэлэгт очиж чадахгүйгээр нас барж байгаа сэргийлж болох нас баралтыг бууруулах үндсэн том зорилго хэрэгжиж байна. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бид 230 сая доллараар 21 аймгаа хөгжүүлж байгаа нь энэ одоо том тогтолцоог хэрэгжүүлэх ажил харьцангуй бас боломжийн бага үнээр хийгдэж байгаа ийм зүйл юм аа. Учир ягаад вэ гэхээр үнэн одоо бий болсон энэ тогтолцоогоо
суурлаж аймаг бүр дээр тусгайлсан өөрийнх нь одоо аймаг дутуу байгаа зүйлийг үүсэж хийхээр төлөвлөж байгаа. За энэ ажлын хүрээнд нийтдээ 135 явуулын эмнэлэг буюу туулах чадвар сайтай, за интернетээр тоноглогдсон эмнэлгийн машин дотор нь одоо амьлуулах тусламж үзүүлдэг агсан түвшний тоног төхөөрөмжүүдтэй. Дээрээс нь одоо интернетээр дамжуулаад удирдлагын төвөөсөө веб зөвлөгөө авах, хүнээ тээвэрлж явахдаа эмчилгээгээ хийгээд явах энэ ажлуудыг хийдэг ийм 135 төрлийн машин. За энэ бол одоо харахандаа яг энэ эх жилдээ шийдэгдэхгүй. Харин Азийн хөгжлийн банкны одоо хэрэгжиж байгаа төслөөр 80 тоноглосон туулах чадвар сайтай машины худалдаа үйл ажиллагаа эхэлсэн явж байгаа. За энэ үйл ажиллагаа эхлээд дуусхлаар одоо бид бас шаардлагатай одоо бид судалгаа гаргаад ер нь бол нэг 130 гаруй төрийн тусламжийн ийм туулах чадвар сайтай машин нэн яаралтай хэрэгтэй байгаа. Эдгээрийнхаа 80-ыг хангах юм боломж бүрдэх юм а. Энэ дээр бас одоо таны хүсэлт албан бичиг бас авсан байгаа. Тэгээд энэтэй холбоотой энэ одоо олгодох ийм тооцоолтоо яваа шүү гэдэг хэлье. Дулмын мом очрог шүүн асуулт асууна.